Ер нь бол Монгол улсад 100 гаруй цэцэрлэг сургууль за энэ экологийн боловсрол олгох чиглэлээр бас үр дүнтэй ажиллаж за өнөөдөр ингээд сургалтын хөтөлбөрийн шинжилгээг хүрээнд энэ хэрэгжүүлсэн төслийн үр дүн үзэл баримтлуудаа сургалтын хөтөлбөрт одоо суугаад хэрэгжээд явж байгаагаараа үр дүнтэй байна. За тэгэхээр ер нь бол цаашдаа энэ засгийн газар за боловсролын салбар сургалтын байгууллага орон нутаг энд одоо энэ экологийн боловсролын чиглэлээр хамтарч ажилласнараа сургууль одоо бүхлээрээ энэ эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдал, за цаашлаад ус арим цэврийн байгууламж гэдэг ингээд энэ бүх зүйлүүд дээр ирээдүйн иргэдийг одоо зөв бэлтгэхийн зөвхөр суурь тавигдана гэж ингэж харж байгаа. Whole system approach. Thank you, Dr. Trust options. Хөгжлийн үзэл баримтлал, эхлэлийг хайрлахын үзэл хандлага бол зөвхөн одоо сургалтын хөтөлбөр үйл ажиллагаанд тусаа зогсохгүй энэ бол орон нутгийн нийт иргэдийн хүн болгоны одоо бодож санаа тавих анхаарах асуудал юм байна гэдэг тал дээр бол санал нэгтэй байна. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр доктортой хөгжлийн боловсролын агуулга арга зүйг хэрхэн интеграцчилсан бэ гэдэг талаар одоо бага боловсролын түвшинд, цөөр боловсролын түвшинд, бүрэн дунд боловсролын түвшинд судалгааны үр дүнгууд бүхий одоо ийм 4 ном гарын авлага хэвлэгдсэн. За мөн түүнээс гадна доктортой хөгжлийн боловсролын 8 сэдвийн хүрээнд захин бөгөөд хэвлэмэл ийм сургалтын модулуудыг боловсруулж үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгээд сургуулиудад бас хүргэсэн ийм үр дүнтэй байна. За орон нутгийн түвшинд аваад үзэх юм бол нийт одоо микро түвшинд хэрэгжсэн энэ 30 сургууль маань 130 гаруй одоо микро төслүүдийг хэрэгжүүлсэн. Тэрний үр дүн бол өнөөдөр орон нутгатаа үр өгөөд ингэ явж байна. Бидний илтгэлийн гол утга бол сүүлийн жилүүдэд одоо энэ доктортой хөгжлийн боловсролын үзэл санааг хэрхэн ойлгож гинөө. За хүн төвтэй буюу энэ багш нар ирээдүйд одоо доктортой хөгжлийг чиглүүлэх энэ багш нарыг хэрхэн бэлдэх талаар арга зүй санаануудаа сүүлийн үед хийсэн судалгаануудаа танилцууллаа. The session today really focused on education for sustainable development. We heard from researchers on their research on teacher leadership. We heard from the Foundation for Environmental Education on practical actions and projects for schools, and it was really quite impressive. On our end, we really do believe in supporting teachers and also contextualizing curriculum, and so this is some of the lessons learned and best practices that we have to share on our end. So thank you very much.